Өнөөдрийн хичээл бол эмчийн жор авах болон түүнийг хэрхэн зөв ойлгож хэрэглэх тухай англи хэллэгүүд. Getting and understanding a prescription. Эхлээд хамгийн чухал 3 үгийг цээжилцгээе. Эмийн жор гэдгийг англиар prescription гэж хэлнэ. Харин эмийн санг pharmacy гэдэг. Эмийн санчийг pharmacist гэж дуудана. Эмч танд жор бичиж өгөхдөө I will give you a prescription for this гэж хэлнэ. Хэрэв та энэ нэмийг заавал жоргүйгээр шууд худалдаж авч болох уу гэж асуухыг хүсвэл Can I get this over the counter гэж асууна. Эмийн санд очоод жороо өгтөө хэрэглэх хэллэгүүд. Эмийн жороор эмээ аммаар байна гэвэл I'd like to pick up my prescription гин. Эсвэл жороос хар байгаад Can you fill this prescription гэж бас хэлж болно. Эмийг хэрхэн уух зааврыг англиар ингэж хэлдэг. Өдөрт 2 удаа 2 ширхгээр уугаарай гэвэл Take 2 pills twice a day гин. Харин хоолны өмнө буюу өлөн илгэн дээрээ уугаарай гэдгийг Take on an empty stomach гэж тайлбарладаг. Эмийн гаж нөлөөг асуухдаа Does this medication have any side effects гэж асуугаарай. Эм зүйч танд хариулахдаа энэ эм таныг нойрмоглуулж магадгүй шүү гэж сануулах бол This medication might make you drowsy гэдэг. Хэрвээ таны эм дуусаад дахин авах шаардлагатай бол refill гэдэг үгийг ашиглана. Энэ жороор дахиж эм авч болох уу гэвэл Are there any refills on this? Харин жороо дахин бичүүлэх хэрэгтэй байна гэвэл I need a refill for my prescription гэж хэлнэ. Өнөөдөр бид эмийн жортой холбоотой маш хэрэгтэй хэлхүүдийг сурлаа. Баяртай.